За 2025 оны 9 сарын 26-ны өдөр дотор байрныхаа өднөөс хөтлөх гэж байна. — 2025 оны 9-р сарын 27 билүү өнөөдөр чинь 27 оны өдөр энергийн төв дээр ингээд ирсэн явж байна. Одоо тэгээд энэ энергийн төвийн энд гандан руу явж байна. За тэгээд сумын төвөөс гандан хариуцдаг хүний навтарч дээр үеэс алдартай соржийн хүрээний гандангийн тайлбарлал танилцуулсан. Гიშгэж яваад зэцэгт нагаан газар минь гэрэлт нарны цэлмэг намын тэнгэр минь эх аран торлох миний олги элхэн садам түмний алдан дэлхий. Энэ одоо гацуур уу энэ? Тийм биш. Гацуурнууд ингээд гадна талаар нь торлоод хийцэн байт юм аа. Энэ одоо юу гэдэг цэцэг вэ? Хоо. Цэцэгнүүдтэй. Бас энд ойрын хэдэн жил харагдаагүй хөр хот нь ус явж үзэгдсэн. Их сонин санагдаад бас жаахан хүлээсэн боловч бас гарч ирээгүй. Энэ юу сая хүний нара. На тэмэтээ өрөөч. Дорхон гараад.
Энергийн төвөөс 3 км-ийн зайтай эдээ будаа өргөдөг газар ирсэн. Өө чи 2 хоног гэдэг шүү дээ. 2 хоног гэдэг шүү дээ. За, ютубер нэг авчоо. Аваа хүч. 2 хоног өгөхгүй. 2 хоног бодлоо байгаарай. Бодлоо гэж өгөхгүй. Энерги цаад өөр байх шүү. За ингээ бид нар энергийнхаа төв дээр ирсэн байна. За манай энергийн төвийн энд харагдж байгаа нь хажуулт байгаа энэ цахиа бол одоо шинжилж үзэхэд бол хамгийн өндөр энергитэй. За тэгээ тэнд нь болохоор эдээ будаагаа орогчоод тэгээ тэр энерги даадан дээр очиж суух юм байна. Гიშгэж яваад зэцэгт ногоон газар минь гэрэлт нарны цэлмэг намэн тэнгэр минь эх аран торлох миний олги элхэн садан түмний алдан нэлхи тайгын нурунда ан амтэн шивэсэн талын динэ малсүрэг шилгэсэн талбунотдаг минь сан эрнэр ширдгэлсэн тасаг жаргалыг хүн ардгаа шингээсэн Энергийн төвдөө эндээс хомоолын аваа гэртээ очиод суугуулж болдог юм шүү. Найзууд байна да. Энийг авдаг газраас ороодаа доо талд нь хөл өвчин сайн 5 цул нуруу хүсэл биелүүлдэг хад мөнгө хийгээд гоохоор хүсэл биелүүлдэг хад за тэгээ дотор өөгш даах нойр учирхай гэх мэтлэн хадан дээр очиж гуй залбир дээрээс нь гівтэж бас энд бол нэлээд хитэн цагийг ус өнгөрөөсөө.